нутаг усны хаан энэ сайхан бидний хүнхий энэ сайхан хангахаан өөрөө дуудаж байгаадаа маш их баяртай байна. Ингээ та бүхэн маань сайхан тусгаж байна уу? Эртний өвс соёлоороо элгэн нутагт та эвийн хүчээ нэгтгэж эдгэлэгтэй золгын эцэг өвгдийн минь эрдэм ухаан нүт энхэн ургийн баяр нь энх тухай ургээ. Нэг матны мөчөрбөт нэг өгсаа нарны туяамт нэгэн гэрэлт зам нэг нутгийн унагмэт нэгэн зүрхний цохилт нэгэн уян үрсад нэгэн үлгийн магаргал юм аа. Ургийн гадмын мандан бадрага удам судрмын мөнх оршиг эдгэн садмын эвтэй байг эрдмийн мөрхөн гэгэн байх болтгой та бүхний минь. Би түүхний болоод миний яг энэ дэлгэр хангаан нутгийн тийм ээ эндээ одоо нутгалж эндээ сайхан үр удмаа тийм ээ зөв сайхан хүмүүжүүлж үр удмаа сурган хүмүүжүүлж малч ухаан амьдралын ухаан тийм ээ бүх зүйлийг одоо сургаж өгсөн хайртай эмээнүүд нацаг нам гэж одоо эмээ маань 1933 онд Цэгмэдгэн одоо тийм ээ дөрөвт хүүхд болон мэндэлж байсан юм байна. За ингээд тавд нь бол Бундуу гэж 1938 онд мэндэлсэн гайхалтай сайхан буурай маань байсан. За дараа нь бол Баам гэж одоо тийм ээ 6 дахь сайхан хүүхдээр нь одоо Баам гэж одоо би бол сонсч байсан яг үнэндээ Баам гэж ээж маань бол маш их ярьдаг байсан. Гэхдээ би бол бас танихгүй. Тэгээд энэ сайхан буурайчуудынхаа үр хоочтой ахан дүүстэйгээ бас өнөөдрийн сайхан нутаг хошуундаа энэ гайхамшигтай тийм ээ Дундгуй аймгийн шүтэн болсон дэлгэр хангауудынхаа өөр үеж та бүхэнтэйгээ бас танилцах гээд ингээд Улаанбаатар хотоос ах дүүстэйгээ гарахтаа бол маш их догдож баярлж байлаа. За ингээд цэгмэд хэлж болно тийм ээ. Цэгмэд одоо өвд эдсийн маань төрүүлэн өсгсөн одоо энэ 7 хүүхдийн одоо үр удам бид бүхэн бол ингээд зарим нь нэгнийгээ мэдэхгүй танихгүй. Тэгээд өнөөдөр бол ингэж уулзж яах гэдэг бол бас тийм ээ. Дахин одоо би 3 дахь удаага ярьж байна. Үнэхээр юм бас сайхан байна. Энэ бүх хүн одоо тийм ээ бидний цусан төрөл, миний цусан төрөл бид бүхэн ахан дүүс гэж бодохоор бол нэр хорвоо дэлхий дээр тийм ээ бас хүн болж төрсөн юм утга учир нутаг хошуундаа тийм ээ ингэж бас та бүхэнтэйгээ уулзсан учирч байгаа бас энэ сайхан түүх юм аа гэж бас дотроо бол маш догдож байна шүү. За ингээд өнөөдрийн энэ хүү гайхамшигтай ургаа тийм ээ батжуулах танилцуулах энэ хүү уулзалтан дээр хүндэтгэлтэй өндөр настай бас 2 буурлаа бас бүгдээрээ бас хүндэтгэл үзүүлэх нь зөв байхаа гэж би бодож байна. За ингээд бидний өнөөдрийн уулзалтанд хамгийн өндөр настай хүнээр Дулам сүрэнгийн өнөр утах маань тийм ээ хүрэлцэн ирсэн байна. Өнөр утахтаа бүгдээрээ бас чин сэтгэлээс бас баярлалаа гэж энд зөвлөсөн бүхий захын дүүс ирж амжаагүйч зүрх сэтгэлээрээ хамт байсан ахан дүүсийнхаа өмнөөс таньда чин сэтгэлээс бас баярлалаа гэдэг зүйлийг өгөөж мэхий ёслоо. Хорвот хэлээр мэдлээд нэг сартай Анунгоо гэж одоо тийм ээ манай том ихчийн маань одоо тийм ээ одоо хүүн 3 дахь хүүхдээ үлгээж авсан. Хүүхэд нь хорвот хэлээр мэдлээд нэг сар хүрж байгаа Анунгоо гэж одоо тийм ээ 80 настай буурлаас одоо 8 настай балчир гэж монголчууд ярьдаг бол тийм ээ 80 настай буурлаас нэг сартай тийм ээ одоо буурай маань үе удам маань ирээдүйн гайхамшигтай тийм ээ одоо бяцхан одоо өр маань бас өнөөдрийн уулзалтнаас хүрэлцэн ирсэн байгааг бас дуулах гэж таатай байна. Нээлтийн алтан өсний одоо гайхамшигтай сайхан үгийг энд зөвлөсөн ахан дүүстэй бас тийм ээ сайхан мэдчилгээд өшөөж өнөөдрийн үйл ажиллагааг нээж өгөх юм байна. Чимэддэр жахынхаа одоо том охин болох оюун цэцгэгч байгаа та бүхнийхээ өмнө хүндэтгэн халам алгацсан дээр бүгдээрээ урья. Дэлхийн удам тархан сурсан ахан дүүс садан төрөл үр хөвгөт минь ээ. Аян замдаа сайн явж ирцгээв. Буман учрад бүрдсэн буян хишгэн дэлгэрсэн байгдын өтгсөн бүрдсэн цэцэг начин дэлгэрсэн таан мангирн үнэрсэн таван хушуун мадн тал дүүрэн бэлдсэн өвгдээцүүд маань амьдарч байсан энэ сайхан хайрхны өвөрт Түшээд засгийн хошууны ард Цэгмэд дэмээгийн маань хүүхдүүд хуран цугсан та нар минь ээ. Өвгдээцээ хүндэж ургийн бичгээ сэргээж ууд хангагаан аргадаж идээ будаага цай сүний дээжэн өргөж ирсэн ахан дүүстэйгээр танилцгааж алтан босон авг нар минь наран босон нагч нар үтсэн төгөлдөр бэрүүд ууд хангаа шиг хүрхчүүд үе үеийн үедүүд хөөрхөн олон ач нар
жижигхэн олон зээнэр жаргалтай инээсэн очууд хүрэлцэн ирсэн байна. Одоо бид 600 гаруй амбал болтлоо өсөж үржижээ. Улс Монголоор мөнгөж жаргалтай байг удам судар маань сэвгүй ариун байг. Ураг төрөл маань олон болгоё. Урьсан бидний ураг батчиж урагцсан ахын дүүс маань ургийн баяра дуу хуур бүжиг наадмаар ихсүүлж идээ умдаа элбэг ариун байг инээд баясаар дүүрэн жаргалтай байхыг хүсье өрөөё. За сайхан баярлалаа. Та бүхэндээ зориулж Ажаагийн өвгөц цэцэрлэгийн ая адуугаар алдартай дэлгэр хангаа дугаар ая дууны шин хэмжээтэй хүргэнэ. Таунэрдэн сүргэн авааса тавлын кэр баян хангаа тавдэн жаргалын үлги тансаг сайхан хайрхаа дугаараа думэн хөрсөн тэнэни адуугаар налдртай дэлгэр хангаа хөхөрдөх райнаас хүсхинхийг баян хангаа өвдөд нохороор зартай хөлгүүд нь шанцаар суутай дугаараа думэн хөрсөн тэнэни адуугаар налдртай дэлгэр хангаа төшөөний удам хөссөөрэ төрөдөнгөө сүсэлтэй түүхдэнгээ шаштартай түнний төшөө хайрхаа дугаараа думэн хөрсөн тэнэни адуугаар налдртай дэлгэр хангаа 도 돌을 지대시듯 오사 사슬치 나른 왕듯이 흐르나 오는 멍멍대니 어그다 맨들기 오라가 말씀 나도 지나오는 도 아이랑구나 서순가 다투지 되되되 행리가 가야 놈 제대가 가르스나 오르근가 먹노다니 어두다 맨디지 오르 내미긴 지는데 제구르구나
төрөлж ирсэн бүрэлдэхүүнийг бас энэхүү одоо тийм ээ ногоон тайзнаа гарч ирж ахын дэс бидэндээ үр удмаа удаг хугацаагаа бас сайхан танилцуулж өгнө хэмээн та бүхнийгаа хүсэж орж байна. Бүгдээрээ халуун алгадтаар ухтан авч ахын дэстэйгээ танилцъя. За сайн байцгаана уу? Сайн явж ирсгээс нөө сайхан зурцгааж байна уу та бүхэн маань. Ямар гоё олонтой ирсэн бэ? Бүгдээрээ баяр хүргэе. Тэр хотоос тэр цэцэгээрээ догдсон ирсэн та бүхэндээ дахин баярлалаа. Сайн байна. Та бүхэнд аврагын баярынхаа баярын мэндийг хүргье. Яалын хураалтаас одоо 8 байдгийг. Одоо 7 байдгийг. Хамгийн домаах маань урган оронд очсон. Сосорот нэгэд дараагийн ах маань байна. Австралид одоо олон жил ажиллаж байсан. Тэгээд үлдээ бүрээд өмнө гоомтой итгэж суусан. Тэгээд яг нэг бол анц тайварч юм. Тэгээд төрийн автоматар гэдэг нь тэгээд одоо 60-80 жил байгаа юм даа тий. Манай хоёр гурав дахь маань одоо Үзбэ гэдэг өмнө гоо аймгийн сууршид амьдардаг. Тэгээд эгч маань одоо нийтээ юу хийх юм? Хөдөө аж ахуйн тэргүүнээ өдөр маань одоо эрхлэж дарга хийжсэн. Тэгээд тэтгэртэй гараад нутагтаа ирээд ус хоогтой хийж байгаа. Автоматар гэдэг сайвитгүй болчихлаа. Манай дараа нэг тунгалаг гэж хүн байна. Тунгалаг бол одоо сэлэнгийн орхон тулд суурч өдөрч ийсэн. Тэгээд эгч маань одоо цэцэрлэгийн багш тэргүүний ажилтан төмөр самын анц аюулгүй тэмдэг албатай. Тэгээд хийх тэгээд энэ атра манай одоо үзмэгч юм том охин атартул горонго энэ манай хүрэн одоо хүрэн цаг батрах. За энэ охин бол одоо манай том охин амгаа. Тэгээд энэ хүүхдүүд одоо энэ манай ихчээ хэн байна? Наран гэрэл байна. За тэгээд бүрнээ байна. Том ихчээ байна. Бүрэнж байгаа. За энэ манай нарагийн охин байна. За тэгээд цавгагийн хүүхдүүд байна. Тэгээд энэ оргагийн хүүхдүүд байна. Наишээ тэгээд манай ирээгүй байгаа дүүнэр байна хүүхдүүд байна. За би өөрийгөө танилцуулъя. За би өөрөө Сэлэн аймгийн орхон тулд байж байгаа. Тэгээд эрдэнэтэд одоо Улаанбаатар төмөр замаар албанд 15 жил ажиллаад тэгээд эрдэнэт төрчиж хоккей уулын жилээр эрдэнэт балетын төлөөлөл 26 жил ажиллаад тэтгэвртэй авсан. За наад хавь шагнах байхгүй яг тэргүүн ахлыг юм балет анцтай үрчин тэгээд 60 70 80 90 100 жил яваа мэдaltaй ийм юм байна. Тэгээд би өөрөө бол тэтгэврт 18 онд гарсан. За манайхаас одоо хамгийн бага дүү маань 60 сайхан гэж өөс тэр маань бас орхон болсон. Тэгээд бид нар одоо ингээд ам бүл одоо 4 нэрсэн байна. Нэг альва гэдэг дүү маань бас нэг хүүхдтэй болохоор хүүхдтэй харсан. Хүүхдийн харсан амьдсан гүү гэдэг ирж явсангүй шалтгаан болоод. Манай ам бүл нэг иймэрхүү байна да. Матан сатанда ертөнцийн наранд нэгдэж 9 гүрээр жаргаж явахыг ирвэё бүгдэд нь. За ингээд би өөрөөсөө эхлээд танилцуулчих. Би Чимэдэрж гэдэг хүний дээрээсээ 4 дахь доороосоо 4 дахь дундх хүүхэд нь одонгийнх нь хүүхэд байна. Багнуурт байдаг. Багнуурт одоо Багнуурын уурхад 14 жил ажиллаад төмөр замд 12 жил ажиллаад одоо хуваар нэг бизнес эхлэе тэгээд амьдарч байна да. За ингээд энэ хүн бол манай том ихчийн гэрийн хүн Наран Дэмбэрэл гэж Төв аймгийн Лүн сумынх. За дараагийнх нь бол Наран Дэмбэрэл ах маань гэргийн манай том ихч Чимэдэрж өвийн цэцэг. Дараагийн маань зогсож байгаа хүн бол манай бага ихч Оюун Чимэг гэдэг хүн байгаа. Налах дөрөвт амьдардаг. Манай хоёр ах их хоёр маань Улаанбаатарт
Гавьяаныхаа амралтанд гараад гэртээ байгаа. Манай энийгч бас гавьяаныхаа амралтанд гарсан. Гэртээ надад манай ээжийг минь хараад нөхөртөө амьдэрдэг. За энэ дараагийн миний дүү Эрдэнэт гэж. Тэгээ Удаахтуу Улаанбаатар хотод хуваарь юм ажил хийгээд амьдарч байна. За энэ миний баг эрхтэй дүү Оюун төгс гэдгээ. Энэ бас хуваарь нэг автомашины үйлчлэгээ хийгээд ачаа зөөдөгтэй ажил хийдэг. Тэрний хүүн Төвшин Баяр. Эхнэртэйгээ эхнэр нь юм блэ? Намын туя. За. Хүн аргун гэдэг нэг жоо байна даа юу? За. Наад тэр халтан толгойтой явж саяхан ус авахгүйсэн. За энэ манай хамгийн бага эмэгтэй дүү Оюун жаргал гэдэг үг. Дархан байдаг юм. Энэ нөхөр нь гэр бүлийн хүн дархных тэгээд Төвшин. Энэ хоёр маань хуваарь дархан гих дэлгүүрт худалдаа 8 ажил хийдэг. Энэ бага охин нь хэмэлээ. Эмүүжин. Энэ мөнгө сүлт гээд ганц өвтэй. 2 3 охинтой нэг охин ирээгүй байна. За ингээд ирсэн усудаа танилцуулаад миний нэрийг Оюун Эрдэнэ гэдэг. Чимэдэрч Оюун Эрдэнэ. Чимэдэрч Оюун Цэцэг. Чимэдэрч Оюун Чимэг. Чимэдэрч Эрдэнэт Оюун төгс. Чимэдэрч Оюун жаргал чимэдэрч ингээд гэр бүлийн хамт хүрэлцэн гэржийн баярт орцохоор ирлээ. За бүгдэнд нь сайн сайхныг хүсье. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. За миний аав Долсрын өнөрөд түүнэрийн өр хөвгдөд бидэд ирсэн байна. За миний аав өнөрөд би айлын том хөвгт нь намайг баяраа гэдэг. Миний эхнэр мөнх нараа. За миний удаахтуу баяр мэгнэ сая Солонгост 20 жил болж байгаад энэ ургийнхаа баярт оролцохоор хөрөлцөн ирсэн байгаа. За миний удаахтуу баяр сайхан эхнэр нь Алтан Чимэг. За миний эмэгтэй дүү өнөөдөр харахаа ирж амжсангүй бас ажил баттай байгаа. Тэгээ бид бүгдээрээ ургийнхаа баярт оролцохоор хүрэлцэн ирлээ. Бид гурван эрэгтэй хүүд нар аавынхаа ажил мэргэжлийг уламжлан авч бүгдээрээ барилгын салбарт ажилладаг. За баяр хүргэе. Ямар гоё юм бэ? Энэ ургийн баяртаа ирэх баярсандаа баярлалаа. Энэ цэвгүй дэмэгийн маань хамгийн том охин манай ээж Жаал гэж хүн байгаа. Жаал нь 7 хүүхэд гаргасан. 4 байна, 3 охинтой. Тэгээ одоо амьд цэрүүн байгаа нь 5 байна. За намайг Яндангийн баяр сайхан гэдэг. Би Жаалын 5 дахь хүү. Баяр сайхан гэж хүн байна. Эрдэнэ дотоод амьдрын сууршдаг. Эрдэнэ дотоод Эрдэнэтийн үйлдвэрт за Мелазан жил очоор 26 жил ажилласан. Ордноос төмөр замдаг 10 хэдэн жил ажилласан байгаа. Тэгээд 18 онд тэтгэвртэй гарсан хүн байна. Хамгийн том ах маань Дуувар гэж хүн байсан. Тэр маань орон гүмэг хүсэг үтсэн. Тэр маань 8 хүүхэдтэй. 8 хүүхдийнх нь үр сод гэдэг одоо 10-20-д болсон баг. Тэгээд дараа нь үзмээ ихч байна. Үзмээ сосоор урмах байна. Сосаах маань бас 4-5 хүүхэдтэй. Ачилтэртэй. Тэгээд дараагийнх нь үзмээ ихч байна. Үзмээ ихч маань 8 хүүхэдтэй. Тэгээд тэр 8 хүүхдүүдийн зэн зэрэгэд бас байна. Тэгээд манай тугаагч маань болохоор 6-7 хүүхэдтэй. Тэгээд тэдний хүүхдүүд бас зэн зэрэг гэж байна. Тэгээ манай нэг би болохоор 2 хүүхэдтэй, нэг охин нэг бандтай. Тэгээд охин маань шүтээс сургуульд төгссөн. Одоо санхүү нэгтлэнгийн мэргэжилтэй. Тэгээд ажиллаа хийгээ байж байгаа. Хүү маань нодон бас санхүү шүтээс анги төгссөн. Тэгээ одоохондоо бол хэвсэний үйлдвэрт тэгээ мэргэжлийн ажил хийж байгаа.
За манай гэр бүлийн хүн Завхан аймгийн төдөвтэй сумын хүн байгаа. Оюун чимэг гэж. Тэгээ Хэвсэнд бол бас ажиллаж байгаа төдөвтэй гарсан төв хүн байдаг. Ургийн баяр гэдэг чинь ер нь одоо энэ Цэнгүүд дэмээ гэдэг чи би мэддэггүй байла. Тэгээ ээжиг одоо жилийн өмнө л мэдсэн. Тэгээд эдгээр маань одоо энэ Бондоо ах энэ Хөсрөө ах одоо хэмээн бүгд ярьж хөөрөө тэгээд нэг ургийнхан баярыг хийя гэдэг. Тэгээ ургийн баяр хийнэ гэдэг чи одоо уур усаа удмаа хүүхдүүдэд танилцвал одоо энэ сайхан баяр дээр одоо хэн хэний хүүхд вэ нэ тэрийг танилцахгүй бол одоо бидэрт одоо за бид нар ч яг бол ингээд үр хүүхдүүд маань хамгийн гол нь бие биенээ мэдэж мен дамаа мэдэлцэж одоо ингэж явж ивэл одоо ургийн баяр шиг сайхан юм алгаа тэгээд одоо сайхан ах дүү нартай авалдаа танихгүй мэдгүй энэ танилцлаа үр хүүхдүүдтэйгээ ярьлаа за энэ ийм хүний ийм хүүхд байд юм байна тэгээ мэдлээ тэгээ ийм л байна да миний Цэнгүүд гэдэг хүний 4 дахь охин Нацгийн гэдэг хүний 3 дахь охин нэ би. Дээр 2 эгчтэй, доороо 6 дүүтэй. Тэгээ би нөгөө би олгосон зэрэг 75 онд Банчи Бямба гэдэг адилхан нэстэй 2 Бямба гэж үйсэн. Тэгээ барилгын бригадад хоёулаа насаар ажиллаж байгаад 5 сайхан хүүхдээ ээж авсан. Тэгээ том охин олгосон зэрэг одоо юуны 5 хүүхэдтэй бас бит 2 Бямба нийлээд. Тэгээд том охин цэцэрлэгийн багш идэг. 2 дахь хүн болгохтон зэрэг арин болдгийчгүй одоо ерөөсөө дандаа мал дээр юунаас гараад малчин одоо болтол мал дээр байгаа. Тэгээд дараагийнх нь охин болгохтон зэрэг Дундгой аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн няраа их юмч. Дараагийнх нь болгохтон зэрэг бас нэгдсэн эмнэлгийн мэслийн соёлогч дандаа 2 хэдэн жил ажиллаж байгаа. Тэгээд бага охин бүрд зоогийн газрын юм менежер хийдэг. 180-д айл болсон байна. Одоо аач 30 зэн цэрнилээ. Тэгэл тэ дүүнэр бүх хүүхдүүдтэйгээ. Тэгээ Нацгийн гэдэг нь 7 хүүхдтэй хүн байсан байхгүй. Тэгээ 7 хүүхдийг би 3 дахь нь урган байж одоо хачин гоё сэтгэлтэй. Эний ч одоо юусэн ах дүүнэрийн нэр яг энд байгаа хэдэ 2 нахад цахихаа хүүхдүүдийг л мэдэн ш. Тэгээд юусэн манай хүүхэд багчулж гисэн. Тэгээл энэ одоо холоос ирсэн ах дүүнэр бол осолдохгүй манай ээжийн тим ах дүү тэнд байсан. Одоо энэ жаал гэдэг хүнийг болохтой зэрэг өмнө говтол ер нь байдаг эсвэл гэж ээж мэддэгээс өнө бага залуу болоос асуугаа ерөөс юм хүмүүс сайн сонсохгүй. Тэгээ сая л мэдэж авчих шүү дээ. Тэгээ жимэдэрчих болохтой зэрэг одоо хот тэгээ жанжуулаашаас үлдээдэг гэж ярьдаг байсан. Тэгээ зөндөө сайхан ах дүүгээ ам бүлээ одоо мэдэж авлаа шүү дээ. Ургийн баяр ер нь үр хүүхэд аач хоч идэх сүүлийн үлдэж байгаа хүүхдүүд болоос асар хэрэгтэй юм байна. Одоо энэ чинь ер нь хойч үе бидний чинь бол одоо бас тийм бүдүүлэг үе болос шүү дээ 50 хэд оны хүн гэдэг чинь. Тэгээ одоо энэ үр хүүхэд аач хоч аяг нь ойрхон танилцуулаад ургийн баяраа бас хэдэн жил нэг удаа хийчих явахаар л баяр байна гэж бодож байна.
манай эмээ нацаг нэм нь яасан бэ нөхөр нөгөө маш өнөр өтгөн болсон байна. 180 орчим хүн болсон байна. Ам бол хүүхдүүд нь долуулаа учраас ингээд яг хүүхдүүдээр юм том ах бацаа нэг хамгаалтын ажилтай учраас нэг ойн давхцаад хүн ч бас тийшээ яваад тэгээд бэрэг цуг гарах байсан бас тэгээд хоцроод хоцорчлоо. За бус 7 бол ер нь төлөвлөл ирсэн байна. За бацаа бол хамгаалтын ажилтай эхнэр хом бэргэн эгч маань бол төрийн үйлчилгээний албанд ажилладаг. 2 хүүхэдтэй, 2 хүүхэд нь хоёулаа бас айлгэр болоод тус тусын амьдралыг зохиогоод өөрөөсдийнхээ ажил мэргэжлийг эзэмшээд амьдарч байгаа хүмүүс. Том хүү намж яв 3 за дараа нь 10 жилийн 3 хүүхэд бид 3 хүүхэдтэй том охин байгаад 4-р курсын аюутан Солонгос улсын их сургуульд сурдаг. Дараагийн хүү номон болохоор Монгол улсын их сургуульд сурдаг. Даг хүү Тэмүүжин 3-р ангийн сурагч болох гэж байгаа. За миний дараагийн дүү Алтан туяа гэр бүлийн хамт ирсэн байна. 3 хүүхэдтэй. Алтан бол тавилгын гэрийн тавилга хийх тийм бизнес эрхэлдэг. Нэлээд олон жил явж байна. Тэр Алтан туяа болохоор биеийн тэмрийн багш хорооллын 78 дор сургууль. Тэнд биеийн тэмрийн багшаа хийж ажиллаж амьдарцгаадаг Улаанбаатар хотын иргэд байна. За дараагийн дүү Батуулд болохоор нөгөө токерч мэргэжилтэй төмөр зүүнний төв засварын газар нэлээд олон жил ажилласан. Байгууллагын шилдэг дээр болж их мундаг ажиллаж байгаад одоо нэг олон улсын хөрөнгө оруулалттай хувийн яг л тэр мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа. Дээр гал бисах маань хүмүүн нөөцийн мэргэжилтэй одоо Tesla корпорацид бас менежерээр маш олон жил дотор шууршилтай ажиллаж байгаа. Шилдэг ийм ажилтан болж бас яг мундаг ажилладаг. 4 хүүхэдтэй 2 хүү 2 охин том хүү өсөх жаргал үндэсний бөхөөр хичээлж эхлээд байгаа. Хүү номч хүн болохоор физик математикийн хичээлээр гүнзгийрэлэн судалдаг. Ястэг 2 охин бол гоё зурдаг, дуулж үжиглдэг 2 охин байгаа. Жаргалмаа, бадралмаа гэ. За хамгийн цаалаа хүүгийнхээ 3 охин 3 хүүхэд манай намагийн спорт нийлэг киб болоор маш амжилттай хичээлдэг. Усын шигшээд олон улсын уралдаан тэмцээнд ороод ер нь 1-2 дөрөвийг л эзлээ яваад байдаг охин байгаа. Ирээдүйн тамирчнаар бэлтгэгдэж байгаа. За донтлын охин, хөслөө охин болохоор гоё бүжиглдэг. Бас онц сурдаг, сургуулийн шилдэг сурагч байгаа. Жижиг санчин хүү болохоор цэцэрлэгтэй маш сайн явдаг. Тэ цэцэрлэгтэй сайн явдаг, дуу шуулгаа маш сайн хурдан хийжэлдэг. За өвтгүүлэгдэж байгаа. За гэнхүү энх бол тэгээд манай хамгийн бага эрэгтэй дүү нөгөө 4 хүүгийн баг маань за ам бол тавуулаа хүү хангаан цэлмээр болохоор хүү хотод явж байгаа учраас ирж амжаагүй. Энх зүйл болохоор сургуулийн бэлтгэлдээ ороод ирээгүй. Тэгээд энх болд болохоор тэмээ поло тоглодог. Гоё дуулдаг. Нөгөө илүү юм ярих хэрэгтэй шүү дээ. Манай дээр мөн баясгалан болохоор ээж автагаа мал малдаг байсан. Гэхдээ их гоё уран, гоё дээс, гоё соёо идэг. Тийм байгаа. За манай энх болдын дараагийн дүү Цэндмаа. Цэндмаа болохоор компьютер нэгтлэн бодох мэргэжилийг өргөжлүүлж хос мэргэжилтэй нөхөр гэрэл додтой
За. Гэрэл доод болохоор барилгын мэрэгжилтэй. Тэгээ барилгын инженер. Нөгөө зурмгийн үйлдвэрт маш амжилттай сайн ажиллаж явж байгаа. Дөрвөн хөөрхөн зулцахтай ингээд дөрвөлээ. Эрхэс хүү бол сагсан бөмбөр хичээлж эхэлсэн. Нэгдмээ охин бол гоё зурдаг. Нэгэн хүү бол шүлэг дуугаа маш сайн ажилладаг. Тэгээд чихэн мандууд бол хардаг. За долгор хамгийн бага дуу маань болохоор санд сургуулийг Нягтлан бодох мэрэгчлэр төгссөн. Уг нь сургууль нь багшаар авъя гэсэн боловч багшлаагүй. Хуваараа бизнес эрхлэгч. Тэг завтай ч юм шиг, завгүй ч юм шиг тэгтээ ингээд цоглог сайхан амьдарч байгаа. Хүү мухлаа болохоор одоо 11 сарын 22-нд 3 нас хүрэн. Одоо дүүгээ их сайн хайрлаж байгаа. За Анангой охин бол сая 7 сарын 6-нд төрсөн. Манай хамгийн гэр бүлийн энэ том өргөн гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн маань бол Анангой охин байгаа. Тэгээд хөөхөн ингээд инх танх төрнөж байна. За манай гэр бүлийн танилцдаг бол юм байна. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ сайхан нартай гэгэн тунгалаг өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. За эхлээд өөрийгөө танилцуулж намайг Жамбал Самбуу гэдэг. Энд зогсож байгаа өвөр дөнгөх гэж хүний том хүү байгаамаа. Тэгээд яг одоо тэгэл надад ингээ гинтийн шаардлага танилцуулах болчихлоо. Тэгээд жоохон сандраад ч гэдэг юм уу эсвэл дутуу төлнөр заримынхаа нэрийг сайн мэдгүй ч магадгүй шүү. За тэгээд одоо ааваасаа дэмжлэг аваад танилцуулах юм шиг байна. За энд зогсож байгаа одоо хүмүүсийн ажмаа гэж хүн байна. За тэр хүний том хүү өвөр дөнгөх өдгөө дэрэн сумандаа малаа маллаад амьдран сууж байгаа. За одоо өвөр дөнгөх гэж хүний гэргийн цэнт сүрэн гэж хүн байна. Одоо манай ээж гэсэн үг. Энэ хоёр одоо дэрэн сумандаа малчин. За 4 хүүтэй. Тэр дөрвийн хамгийн том нь намайг Жамбал Самбуу гэдэг 27 настай одоо эмч мэрэгчлэр ажиллаж байгаа. За манай дараагийн доотлынхан дүү болохоор Жанчаа гэж сэргээгт хэлчин мөчний мэрэгжилтэй одоо мэрэгжилтэй ижилүүлээд Япон улсад сурж байгаа тийм бас нэг 24 настай залуу байгаа. За та манай одоо аав ээжийн 3 дахь хүн болохоор тэр хамгийн цаан зогсож байгаа Содном Даржаа гэдэг одоо их сургуулийн 1-р курсд орох байгаа. Сая 12 дугаар ангид төгссөн. За манай хамгийн бага дүү 4 дахь хүүхэд нь межид дөрж одоо 9-р ангид сурах дунд сургуулийн сурч байгаа. За манай аавын доотлын дүү. За манай мөнгөн ихч буюу мөнгөн туяа ихч маань байна. Одоо Улаанбаатар хотод ажиллаж хөдөлмөрч байгаа. Хоёр хүүхэд нь бас жоохон ажлын цаг зав нь болоогүй учраас өнөөдөр энд хүрэлцэн ирж чадаагүй байна. За дараагийн За манай 3 дахь одоо 2 дахь ихч буюу одоо энэ айлын 3 дахь хүүхэд нь Мандах нарын ихч маань өдгөө дэлгэр хангаас сумандаа ажиллаж амьдран суугаа. За түүний гэр бүлийн хүн Тэгших Батрах. За За манай Мандах нарын ихчийн хүн хэн блэ нэр нь? Улаанбаатар өдгөө бас дэлгэр хангаас сумандаа байгаа гэж. За охин хэн блэ? За охин сууд гэдэг охин байгаа юм байна. Энд хүрэлцэн ирэг байгаа юм байна. За тэгээд бас доор нахад 3 хүүхдээ тэр 3-ын нэрийг би мэддгүй энд байхгүй учраас ингээд танилцуулах алгастай шүү гэдэг. Нүгрэг гэдэг чинь энэ гоё яах вэ? Дараа таны их юм билээ. За манай дараагийн ихч мөнхтэй ихч маань энд бас өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Та цаа хаанагаа энд байгаа. За өдгөө бас дэлгэр хангаас сумдаа ажиллаж амьдран суугаа. За манай мөнхтэй ихч маань 2 хүүхэд нэр нь хэн билээ? За 3 хүү 1 охинтой гинэ. За та өөрөө хүүхдүүдийн нэрийг хэлчихье. Би одоо танаас асууж ингэж хүмүүстэй ингэж. За 2 хүүхдийн нэрийг хэлчихье. За том нь Магу Архичаа гэж байгаа юм байна. Магу Архичаа. За мөнхний хамгийн том хүү Магу Архичаа гэдэг. За манай дүү болохоор Магу Архичаа гэдэг. Яг манай дараа тэгээд бидний даач нь дугаар үед сургуулиуд одоо 3 дугаар ангид орно. Тэгээд манай хамгийн бага болохоор оюун төгсгөж байна.
Тэмүүжин хөөсөн. Манай энэ тэмүүжин дүү байна. За тэмүүжин дүү маань болохоор манай нуух хэрхэн гээд дүүний маань хүүхэд байгаа. Дүү маань бас матгтаа яг эмээгүйн голомтон дээр хамт эмээгүүдэд татаад байж идэг гэсэн хөөрхөн ажилтдаг, хөөрхөн цайдаг, тийм хөөрхөн хөөсөн дууддаг. Тэр дүү маань матгтгийн болохоор өөд болоод ийм хөөрхөн маш хүн үлдэж ирсэн. Тэр хүн одоо ийм хөөрхөн том хөө болоод эцэг хааны баг насны нэртэй хөө байна. Тэгээд хөө байдаг. Тэгээд энэ биднэртэй хөөрхөн манайхын хоёроо хөөрхөн өөдөг спортоор хичээлдэг. Тэгээд маш нэгэн сайн чадвартай сайн тэмцэн болж сэтгэж байгаа. Баярын ахыхаа шавын юм билээ. За тэгээд энэ ихчийн маань хөөж болохоор баг хоёр охин нь ээжээсээ их жижиг үлдсэн учраас энэ туяа мөхөд юм надад итгэж тах юм ба тэрэгч хоёр маань бүр багаас нь авч хүн бодгож өсгсөн. Бидний ер нь амжилттай явдаг. Бүр жижигхэн нэргүүгээд тэр маань бас яг ерөөсөө төрөөд үлдсэн юм надад ямарч маань ирээд орж явдаг хөрсөн сэргэж багын жүрэгчтэй охин байдаг. Одоо ямарч тэмцээд дээр маань гарах юм. Бас ингээд тэнгэрт явсан ихчийн маань тэр бодох хөрсөн ч гэсэн өөр хүмүүсүүд нь сайхан бас ажиллаж амьдардаг. Эдний чадантайгаа өөрхөн ингээд амьдарч ажиллаж сууж байдаг юм аа. За асуулаас хүрэлцэн ирж бид бүгдийг уулзсан учруулж байгаа зохион байгуулагч нартаа маш их баярлалаа. За манай хамгийн том ихч Ариун Цэцэг 1970 за 3 хүүхэд нь бүгдээрээ айл гэр болсон одоо өсөж өрссөн байгаа. Одоо сумын цэцэрлэгддэг байгаа. За манай ах Ариун болдын том хүү Эрдэнэт За Хинтээ аймгийн Баян-Мөх суманд амьдардаг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. За эхнэр гэр бүл нараа ирж амжааг байна. За би болохоор 3 дахь охин Туяа Дундгой аймгийн ийм хүн байна. За энэ манай нөхөр Буян Жаргал. За би гэр бүл 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань ирээгүй байна. За тэгээд миний доор 2 эмэгтэй дүү байгаа. Бид чинь 5 улаан. 2 эмэгтэй дүү маань ирж амжаагүй. За миний дараагийн дүү аймгийн нэгдсэн эмнэлэгт одоо дуурч байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг мэсцлийн сувлагчаар ажилладаг. За хамгийн бага дүү Ориглон Заяа Дундгой аймагт бас амьдардаг. Бүрд рестораны менежер хийдэг. За энэ манай Ариун бол дахын маань охин нэг охинтой 3 хүн нэг охинтой охин нь за гэр бүлийнхээ үнэтэй байна. За энэ манай дараагийн дүү Нэргүүгийн хань байна. За эднийх 3 хүүтэй. За нэг нь ирээгүй энэ хоёр нь сургууль цэцэрлэгийн хүүтэй байна. За энэ Ариун бол дахын маань баг хүн. За энэ дээрээсээ 2 дахь хүн Өмнөг аймагт амьдардаг байгаа. За ингэж цэцэг ихч гарч ирмээр байх юм манайхаа. Тэр хоёроо ингэ бүгдэнтэй мэдчихтэй гарч ирж байна манай дэрэгч. Өдрийн амар амгалан мэндийг төвшүүлье. За ингээд нацганы эмээгийн 4 дахь хүү Чулуунсгийн гэргийн цэцэг дэлгэр. Бид хоёр 5 сайхан хүүхэдтэй, 4 охинтой, 1 хүүтэй. Тэгээд манай том хүргэн дараагийнх нь манай том охин хүү шагдарж охин наран Туяа, охин нар мандах, дараагийн охин энэ охин маань дундах охин шинэ цогт шинэ саран хэн блэ? Ариун Заяа. Буян цаг ингээд 460-тай. Одоо бус хэдэн маллаад харах ирч чадаагүй. Байцгаана таа хүн дэн сайхан өдрийн баярын мэндийг хүргье. За манай аав зөв 1987 онд айлгэр болоод 3 хүүд төрүүлсэн. Тэгээ том ах маань
өнгөрсөн тэгээд өвөө мө дээр энэ Наран Эрдэнэ, Нандин Эрдэнэ гэдэг хоёр охин байдаг. За манай Бацар бол ах бол сумын сайн малцсан, мянхт малцсан. Манай аав бол аав шир бол насаараа малсан. Аав чинь 2014 онд сумын авраг малцсан. Энэ жил ахаад сумын авраг малцсан 2 дахь хангаж байгаамаа. Би өөрөө сумын заалтай. За баярлалаа. Манай жаагийн 3 хүүхэдтэй өдргээ. Манай эхнэр ажилдаа ирээгүй байгаа. Одоо ирэх ах манай жаагийн хүүхднэр бүгд барилддаг. Энэ хоёрын ооны надмаар барилддаг. За сайн байцгаана уу. Тэгээ цэгэмдийн үр хүүхдүүд сайхан уулзалтанд ирсэн ах トゥ төрөл садан тав хүндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. За миний аав бол Нэцэгнэм гэдэг хүний 6 дахь цэвэржийн офтер гэдэг хүн байна. За манай аав 1988 онд манай ээж Түмэн Асан гэж хүнтэй айлгэр болж 4 хүүхдийн ээж аав болж аж түрээ амьдарч байна. За манай ээж бас энэ хөө сайхан уулзалтанд оролцох байсан. Тэгээд бас нэг хүнд дүүгийнх нь бас гэр бүлд бас харамсалтай зүйл тохиолдоод бас манай ээж миний том ах хоёр одоо өөр хангаараа явцсан байгаа. За тэгээ манай ээж бас олцож явцсангүй. За миний ах Өлзий Тавтах гэдэг хүний одоо гэргийн Наран Чимэг гэж хүн байна. Миний ах одоо нутаг орондоо өвөө эмээ аав ээжийнхээ нас баргийг өсгөж сумын мянган сайн малчин цалбар шагнагдаж одоо мал болоо өсгөж байгаа 4 сайхан хүүхэдтэй. За манай бэр бол одоо сургуультай төв хийгийн багш хийдэг юм бүсгүй байгаа. За том охин Өөдөнгөө. За хоёр дахь хүн Чандмаа Эрдэнэ. За гурав дахь хоёр ихэр Тэнгис гэдэг хоёр ихэр хүүтэй. За октябрийн 2 дахь хүн бол одоо намайг Өлзий Бат гэдэг. За би бас эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүл ирсэн сая манай хүүхэд бас тийшээ нэг өмөрж мөлөөл явчих шиг байна ээжтэйгээ. За манай эхнэрийг бол Байгаль сайхан гэдэг Өмнөг аймгийн Мандлаа сумын харьяат тийм бүсгүй байгаа. За би өөрөө болохоор одоо Өмнөг аймгийн төвд биеийн тамирын багш хийдэг ийм залуу байна. 2 хүүхэдтэй. За миний дараагийн дүү болохоор октябрийн оргил гэдэг энэ залуу байна. За эхнэр хүүхдийн эхнэр уран Эрдэнэ. За охин Энгүүний хамтаас энэ хөө ургийн уулзалтанд хүрэлцэн ирсэн байна. За миний хамгийн бага эмэгтэй дүү Мөнх Оргил гэж охин байна. За хань жил Батүрлийн хамт хүрэлцэн ирсэн байна. Батгэрлийн хамт хүрэлцэн ирсэн байна. За миний дүү бас араахан хүүхдтэй болоо одоо бас 3-4 сартай төрхөөр бас ингээд ургийн уулзалтанд ирсэн байгаа. Баяртай байгаа. За ингээд манай гэр бүлийн үед ийм байна. За та бүхэндээ баярлалаа. Тэгээд ургууд маань сайхан мэдлцээд таньж мэдгүй зөндөө сайхан автобус маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд бүгдээрээ сайхан танилцаж ургууд маань мэдлцэж сайхан 2-3 өдрийг өнгөрөөхийг хүсэж байна та бүхэндээ. Түн ах トゥ нөтөн энэ өдрийн мэндийг хүргье. За би Нэцэгнэм гэдэг лот охин байна. Энэ итгэл миний хань байгаа маань битэр 1985 онд гэр болоод өдөө 4 сайхан хүүхэдтэй энэ дэлгэр хангаа саманда маллаад амьдарч байна. Баярлалаа. Манай том хүү баяр ёслон өнөөдөр арай харах ирж амжаагүй байна. Өнөөдөр ороо ирж маргаадаа энэ үйл ажиллагаанд оролцсноо. Том хүү маань цагтцын саманд 13 жил боловсролын удирдах ажил хийсэн. Захирал боловсролын Өмнөг аймгийн боловсролын төвийн ажилтан ингээд 13 жил ажилласан. Одоо хуваарийн ажил эрхэлж байгаа. Дараагийн хүү маань энержид ажиллаад өнөөдөр 20 жилийн хойг хийгээд энэ уулзалтанд бас хараахан гэж амжаагүй байна. За тэгээ дараагийн охин Мөнх Туяа маань энэ сумдан ажиллаж амьдэрдэг. 4 сайхан хүүхэдтэй. Том хүү маань нөхөр нараа ирж амжаагүйгээс хад ирээгүй байна. Ингээд 2 охин 3 хүү нэг охинтой. За бага охин Баяр Жигэл маань бас 3 хүүхэдтэй.
бас Дэлгэр хангаа самантаа хөдөөний малчин нөхөр нас өнөөдөр ирж амжааг байна. Нөтөдсөн гэдэг хүний ахын. Тэгээ одоо өөрийн байрыг манай эцэд манай ирээд нассан. Өнөр батгах хүн бол миний одоо ээжийн эгчийнхэн төрсөн дүү. Тэгээ одоо энэ Дэлгэрэнгаа уулын урд өөрт Доломсрон гэдэг хүний анхны хүү бол төрөөд ээжийн төрхийн өндөрлөөр өнгөрсөн. Тэгээд айлын ганц хүү. Аав нь болохоор миний намайг өсгсөн манай эмээг Намбаа гэдэг хүний төрсөн дүү. Тэгээд эдний аав намайг ах トゥ наашрыг үнсий гэдэг байсан. Би ч одоо энэ нутагт өргөдсөн болохоос би мэдэхгүй гэж бодсон чинь харин манай ээж авч бүгд энэ төрсөн усуд байхгүй. Энэ нутгийн усуд бүгд. Тэгээд дээд өгслээр аваад бид нар холбоотой олсууд. Тэгээд энэ Дэлгэрэнгаа нутаг гэдэг бол одоо биднийг бас нэг сайхан ивент итгэж одоо өөр хүмүүсийг сайхан явуулсан. Одоо миний ах одоо 70-80 хүрэх гэж байна. Яг зөвөр би тэнхээ сайхан одоо нутагтаа ирчихээ сайхан байна. Манай ах トゥ өнөр гэдэг бол одоо бүгдээрээ ингээл одоо эрүүгээр энэ нутгийн сайхан наадмыг хийлээ, гоё боллоо. Одоо ах トゥ өнөрт их баярлж байна. Дэлгэрэнгаа өөр гэдэг бол одоо хамгийн одоо бид манай эмээ өвөг би жоохон бахаас нутгалж явахад бол нэг одоо энэ чулуун хороотол ер нь бараг л гол төв нь. Бүх ах トゥ өнөр чулуун хороот төр цугдарддаг. Энэ хөсрийн өвгийн хүүхдүүд найз нөхөд дүүнэр ах トゥ өнөр чулуун хороот төр цугддаг газар. Миний намайг өсгсөн миний эмээ Намбаа хадгаа хоёр бол ерөөсөө энэ удаан хад чулуун хороот энэ шар үлгий амуунаас энэ аваар л нутгалж ирсэн. Миний ээж нь уулын арын энэ хоёр уулын завсар байдаг амун усанд миний ээж хомдон дээр төрсөн. Энэ нутгийн хүн. Миний аав болохоор дундгойн Дэлгэрангаас ангийн голын хүн. Нэг нутгийн усууд. Тэгээ миний ах トゥ нар ийм олон байгаа бол одоо бид нар хараад их баярлж байна, их бахархаж байна, их сайхан байна. Ийм олуулаа байдаг гэдэг бол одоо энэ ч одоо хүний энэ насны бахархаж ах トゥ нартай танилцсан бид нар маш их баярлж байгаа. Бид нар тухайд бид нэрээ таньдаг л усууд байсан шүү дээ. Ах トゥ га мэдэх нь мэдэн зарим мэдэхгүй. Одоо би бол өөрөөгөө би энэ нутагт энэ хоёр хөшөө өссөн гэж ойлгоод байсан чинь дээгөөрөө бүх юм холбоотой байсан байна. Тэгээ миний тэр хадгаа Намбаа хоёр бол миний хөсрийн ахыг ээж нь асуурахт нь 7 хүүхэд гаргаад 7-х нь манай хөсрийн ах. Тэгээ ахыг дүнг төрөөд нэрээ хүүхэд нь хадгаа Намбаа хоёр. Тэгээд хадгаа яагаад өсгсөн бол хадгагийн төрсөн дүүн тэр цэгмэдэг юм байсан бохын 7 хүүхдээ ээж хамгийн мага нь ах байсан. Тэгээ ахыг гаргаад насрангууд нь хадгаа авч өсгөөд тэгээд Намбаагийн дүүгийнх нь одоо дүүн одоо Доломсрон хүнтэй суугаад энэ хүн гараад бас эндээд ээж нь. Тэгээд тэрийг Намбаа авч өсгөөд тэгээ хамгийн сүүлд намайг тэр ээж аав энэ тэр наа төгтөд чинь би аваад явъя. Наач өөх гэж байгаа хүүхдийг одоо нутагт чинь таарын нутагт аваач оршуулна гэдэг аваа гэсэн чинь оршуулах ч нөгөө хүүхд нь одоо ингээд сууж байгаа байхгүй юу. Цагаан идээд ингээд одоо энэ нутгийн одоо төрөөгөл болохоос энэ нутгийн багасаа өссөн 8 дугаар 10 дугаар хүртэл энэ зуны амралтаар байн гэрдэг хоёр хөшин дээрээ. Тэгээд одоо би гадаад руу олон жилээр сургуульд явж 18 жил гадаад сураад ирсэн. Одоо манай дүүнэр ингээд энэ цагаан удам төрлийн улсууд их олон байна. Сайхан танилцж байна, сайхан байна. Тэр нь Дэлгэрэнгаа уулын өврийн айлууд бол ихэнх нь дандаа толбаргад гэж явдаг. Толбаргад гэдэг юу авгалсан энэ ах トゥ нар бүгд байдаг. Их сайхан байна уу манай нутаг бол бид нар сайхан хүлээж авлаа, сайхан байна. Нутаг усны энэ буян зэ сайхан тэгшэрч байна. Сайхан байна. Ингээ баярлалаа минь дөө. За намайг Бундуугийн нар мандах гэдэг. Манай Бундуу энэ цэгмэд гэдэг хүний одоо 4-р хүүхэд болж 1938 онд энэ нутагт одоо ингээ мэндэлсэн. За тэгээд манай Бундуу маань 4 хүүхэдтэй. Би 4 хүүхдийн хамгийн том байгаа. За тэгээд аавын маань үр удам гэж байгаа нь одоо 20 гаруй хүн болсон байна. 4 хүүхдийнхэнтэй хүүхдүүд өсөж урж яаж. За тэгээд өнөөдөр бид нар өчигдрөөс эхэлж энэ ургийн баяр гэдэг зүйлийг одоо ингээ анх удаага хийж байна.
манай аавын талын одоо хувьд бол тэгээ анхудаага хийж байгаа гэхэд маш олон хүн одоо ирсэн байна. Бүгд ирсэн байна. Энэ 7 хүний өргөд бүгд л тарсан байсан. Бүгд үеийнээ сайн мэдэхгүй байсан хэрнээ маш их ач холбогдол өгч бүгдээрээ одоо ингэж хол холоос хүрэлцэн ирж энэ баяртаа оролцож цөмөрөө энэ 2 өдөр маш сайхан баярлж сэнгэж байна бид нар. Тэгээд аав ээжийн төрсөн нутагтаа одоо ингэж хийнэж хөдөө хээр газар яг төрсөн нутгийнх нь энэ газар шороон дээр бид нар одоо ингэж цөмөрөө хийж байна. Тэгээд энэ төрсөн нутаг нь ямар ч сайхан бид нарын төрсөн нутаг хэдий говьчглээ гэсэн үнэхээр нар хур тэгшэрсэн ураг молногоо жигдэрсэн маш сайхан налгар энэ сайхан өдрүүдэд бид нар баярлж сэнгэж уулзаж учирч танилцж байгаадаа үнэхээр сэтгэл бол миний хувьд маш их өндөр байна. Тэгээ бид нарын хувьд түрүүнд нь ихэнх нь таньдгүй байсан одоо энэ орон нутагт байсан одоо үлдсэн 3 нь л одоо цэгмэд эмээгмэн хүүхдүүд бие биенээ таны нүр хүүхдүүд нь гадна байсан 4 хүүхдийнх нь одоо цэгмэд эмээгмэн хүүхдүүд бие биенээ бол огт таньдгүй байсан. Тэгээд энэ удаад бол бүгдээрээ танилцж байна. Ураг удмаа мэдэж байна. Өөр хүүхдүүдтэй бас уулзуулж учруулж байна. Энэ бол хамгийн чухал зүйл ээ гэж ингэж ойлгож байна. Тэгээд миний хувьд бол сэтгэл маш их өндөр байна. Үнэхээр сайхан байна. Үнэхээр одоо бас аз жаргалтай энэ өдрүүдийг одоо ингээ миний хувьд бол үдэж байна. Миний амьдралын одоо энэ хугацаанд одоо тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг хэсэг бол энэ гэж миний хувьд бол одоо ингээ үзэж байна. За тэгээ ингээ баярлалаа. Тэг бүхэн ахан дүүстэй одоо ингээ маш их сайхан аз жаргалтай эрүүл энх байж ажил үйлс нь өөдрөг амжилт бүтээлээр дүүрэн байж эрүүл энх байхын үлзийтэй ёроолыг одоо бундуугийн хүүхдүүдийн зүгээс өргөн дэвшүүлье. Манай чинь хамгийн цөөхөн байхгүй. Бид нар өөрснөө их цөөхөн хүүхэдтэй. Би 2 хүүхэдтэй, манай 2 дүү 1 хүүхэдтэй. Манай 1 дүү 2 хүүхэдтэй. Тэгэл одоо тэд миний хамгийн том хөл 3 ачтай, бусд нь бол одоо ачигээд байх юм байхгүй чинь юм байгаа. 170-80-тай айлэр явж байгаа танаар ихээр гайхаж байгаа. За энэ өдрийн сайхан ургийн баярынхан ирсэн бүх ах トゥ төрөл төрөсөдөө энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. За манай ээж болохоор энэ цэгмэд эмээгийн 7 хүүхдийн 6 дахь нь болж төрсөн. За манай ээжийг болохоор баам гэдэг. Намайг баамын одоо сайн цэцэг гэдэг. Бидэд гэхээс аруулаагийн би 5 дахь нь. Тэгээд манайхаас чи одоо ам бол маань нийтдээ одоо нийлээд ээжээсээ аруулаа төрөөд хөргөн бэрүүдээ нийлээд одоогоор 71 үлээ болчиход байгаа. Тэгээ одоо энэ ээж хаа төрсөн уул ус нутагт нь хитүүлээ ахыхын төрсөн нутаг уул усанд нь энэ баяраа хий гэж бид нэр тохиролцоод тэгээ ирсэн их гоё цаг агаарч ямар гоё байхын биднийг хүлээж авч байгаа ах トゥ нар маань ч ямар сайхан тэгээд сэтгэл айгүй гоё өндөр байна. Тэгээд ах トゥ төрөл төрөстэй бүгдөөрэнд нь бүгдөө сайхан баярлаа цаашдаа үргэлж хамт холбоотой байцгаая гэсэн юм саналтай байгаа. Тэгээ одоо манайхан бүгдөө дэмжиж байгаа. Тэгээд ингээд жилдээ хэдүүлээ уулзаж учраад бас улам их баяраа өргөжүүлээ явъя гэсэн санаатай байгаа. Энэ маань болохоор манай бидний анх удаа зохион байгуулж байгаа болохоор бас зохиод байгуулж байгаа гэхээсэн мөртлөө их сайхан гоё болж байна тий. Юус ингээд нэг сэтгэлд их тайван гоёч нутгийн энэ хэмжээгээр айгүй гоё болж байна. Тэгээд их баяртай байна. Тэгээд та нартай сайхан баярлаад сайхан бүхнийг хүсээрөөё.
Энийг хайгуур ингээ зам атаад. Ташаа туруу зэм аа. Өчигдөртөө 9 гээ таарсан. За чөөртөрөө. Сандунаар тотос мэдээж байна. Гэрчтэй өчигдөр зогсох гомбэр. За гомбэр цэгмэт гомбэр бонус гар. Зөөс гомбэр. За таарсан дараа. За Одоогийн дэглэр хангас хамгийн калоригатын барин зэгдийн өргөжлүүдийн оргин баяр дөрөсөн бүжиг химбэрдааны нэгэн доо их хэлээ. Энэ эрдэнэ нэгэн доо Додгоомгийн дэглэр хангас хамгийн калоригат Томинзан Оцлас гадуур савтан дэржээтэй Додгоомгийн дэглэр хангас хамгийн калоригат Томинзан матшиг гадуур гэн баяртай Додгоомгийн дэглэр хангас хамгийн калоригат гадуур хамган бат гадуур гэртаттай Язадыг самудын батсадыг эрдэн одоор нэг дуудаа. За эрхүү ирсаны дараагийн дуудыг Додгоомгийн дэглэр хангалтын креат Задуу хэрдэн Додгоомгийн дэглэр хангалтын креат задуу намтраж явтай. Додгоомгийн дэглэр хангалтын креат задуу хасан нөмөр задуу жамбал самбуу За ингээд хүнсэд үзүүлж байна. Тэгээд ахтаа амарсаад сайхан уулзсан ингээд очиод сайхан зураг ёо таньдаа маш их баярлалаа. Тэр холбоос энэ сайхан ахтуунараа нутаг хошуугаа бас зөвхөн ирж одоо тийм өнөөдрийн арга хэмжээнд бас хамгийн өндөр настай буурал болж ирсэн юудад маш их баярлалаа. Тэгээд за ингээд өнөөдөр ахаа хүнсгээд акц цэгийн хавтаж сайхан мөнгө аяхтай тийм ээ ингээд өргөн барьж байна таньдаа. За ингээд та бүхэн маань бас урт наслаж энэ олон жил тийм ээ бид бүхнийхээ хамт хажууд байж бид бүхнийхээ үлгэрлэн дууруулж чиглүүлж дараагийн ургийн баяр дээр бас тийм ээ 70 настай, 75 настай, 80 настай, 85 настай, 90 настай, 95 настай, 100 настай, 108 настай уулзахын үлдээ бэлэгтэй өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлж байна та бүхэндээ. За ингээд жаадын нэмийн бям нацар нэмийн шолоон сух яа ийм дом байгаа шүү. Аригны. За ийм гоё аригны зэсэн одоо дом байгаа юм байна. Цагаан сараар баяр эстээр одоо тийм ахад дуус маань хэлж илээ гэдэг одоо сайхан одоо баяр эстээр сайхан үндэстэн хэрэглээрээ та бүхэн дөрөв хүчтэй юм шиг байна тийм үү? Үгтэй. Үг үгтэй шүү. Гоё сайхан үг бичсэн байна. За үгийн уншиж танилцуулъя. Энэ цэгмэдийн үр садын ургийн баяр дэлгэр хангай тол булаг 2025 оны 0808-ны өдрөө гэж бичиж хадгалж байгаа юм байна. За одоо бүгдээ нүрээд та хэд манаас нэгээс хоёр хүн үг хэлж болно. Сугар жаргал ихчийг нөхрийн хамт одоо сугар жаргал ахыг одоо гэр бүлийн хамт оюун цэцэгчтэй бас хэлж байна.
За тэр хоёр маань одоо ирж байгаа юм байна. Одоо ирж байгаа гэж. За ингээ бүгдээрээ яасан гэлээ манайхаа халуун алга тшилтэнд тийм ээ хөргөн ахыхаа одоо тийм ээ сайхан үгийг одоо хүлээж авцгаая. Үнтэй сайхан сургаалыг бүгдээрээ хүлээж авцгаая. Баярлалаа. Энэ сайхан бэлэг дэмбэлт өдөр одоо чимдэж идэх хөргөн болж ирж одоо энэ ургийн байрт орцсондоо баяртай байна. Тэгээ та бүхэнд эрүүлэг хацаалыг сайхан хүсээрэй. Би ер нь юу сонсох 9 цагаар өснө гэж ажил амьдралын өдөр юу сонсох 9 цагаар өснө гэж алтан шаргал зам үзэлтэй ажил өснө өдөр би нэрвэл ухаан сард авахгүй гэж хүсээрэй. Oyun dört çaka, oyun dört çaka. Amen. Тийш явцсан мөн. Нэг удаа яасан. Нэг процесс яатсан. Тэр явж байгаа. Одогсон хүмүүс нарга уугаарай. Юу яагаад? 나랑 거짓지 뭐지? 자, 소주죠. 호텔 둘이 Яг ийм арны хатмаа шийдвэрсэн дээ зүг за. За тэгээ альбом дээрээс нэрээ түгэж шүү заа ёо. За одоо
Эцэг хишиг шүү. За. Тэгж бодож идэж хэрэгтэй. Бараа чимэд чимжээ 8 байх хэрэгтэй шүү. За 7 байх хэрэгтэй. 4 зогсож байна.